За сайн байцгаана уу манайхаа. Энэ удаагийн дугаараар арай өөр сэдвийг бэлтлээ. Бидний сайн мэдэх 2000-ад оны охид хүүгүүдийг жинхэнэ нутгаар нь байлдан дагуулж байсан ирнэ. 13 жилийн турш маш аимшигтэй хүчирхийлэл зовлонг тулс нэг эмэгтэй түүхийг ярихаар болж байна. 30-аас дээш насныхан түүнийг илүү сайн мэдэх байхаа. Тэр бол дуучин Бритни Спирс. Бид түүний талаар ерөөсөө мэддэггүй байж. Яг үнэндээ би түүний талаар нэг их сайхан бодолтой байгаагүй. Архичин, хар тамхинд онтогч гэх мэт. Магадгүй чи ч гэсэн адилхан бодолтой байсан байх. Гэхдээ энэ түүхийг сонссны дараа бодол чинь өөрчлөгдөнө гэж бодож байна. Түүний бага нас хэрхэн өнгөрсөн тухай маш товч ярив. Бритни Джейн Спирс 1981 оны 12 сарын 2-нд Америкийн Миссисипи мужийн өмнөд хэсгийн Маккомб гэдэг жижигхэн хотод Джейми Спирс, Лини Бриджс нарын 3 хүүхдийн дунд охин болж төржээ. Бритнигийн өвөө нь архи их уудаг, гэр бүлдээ хүчирхийлүүлдэг хүн байж, мөн аав нь ч гэсэн архи уудаг, маш хурц ааштай хүн байж, тиймээс ер нь л түүний гэр бүлд хэрүүл маргаан тасардгүй байсан. Бритни ааваасаа их айдаг, нэг их дотн байгаагүй. Гэртээ байхаасаа илүү гадаа тоглох дуртай. Тэгтээ дуулж өргөө тайвшруулдаг байсан. Ганц хань болдог байсан хүн түүний эмээ. Бритни бүр багасаа л бүжгийн дугуулан, сүмийн хоор дуу, гимнастикийн дугууланд явдаг байв. 3-4 наснасаа л хүмүүсийн өмнө дуулах, тэмцээн уралдаанд оролцдог, нэг тийм нилээд хөдөлгөөнтэй дүү хүүхэд байж л дээ. Ингээд 8 настайдаа Диснейлендийн Мики Маус клубын шоунд сонгож шалгаруулалт авч байна гэсэн зар аваад ээж нь түүнийг дагуулад очиж шалгуулсан боловч охинд чинь авьяас байна. Гэхдээ нас нь арай бага байна. Ирэх жил дахиад ирээрэй гэд буцаасан байна. Ингээд 10 настайдаа Нью-Йорк хотод очиж тэнд жижиг жүжигийн туслах дөрүүдэд тоглож эхэлсэн. Хажуугаар нь сургуультай, дугууландаа явах гэх мэт маш их завгүй байдаг байж. Ер нь нэг үгээр бол хүүхэд нас нь хүүхэд нас шиг байгаагүй гэж ойлгож болно. Тэгэд 3 жилийн дараа нилээд бэлтгэсний эцэст нөгөө Мики Маус клубынхаа сонгож шалгаруулалтад дахиж ороод тэнцсэн байна. Энд Бритни дуулах, бүжиглэх, жүжиглэх авьяасаа илүү сайжруулсан. Энэ клубт Кристина Агуилера байснаас гадна Жастин Тимберлейк, Райан Гослинг нар мөн байсан. Удалгүй Бритни Жастинтай маш сайн найзууд болж бие биедээ их тусалдаг байж. Нэг удаа Мики Маусын хүүхдүүд шийтгэлтэй тоглоом тоглож байгаад Жастин Тимберлейк Бритнийг үнсгээр босно нь Бритнигийн анхны үнсэлт байсан гэж ярьсан байдаг. Нэг жил хагас үргэлжилсэн Мики Маус төсөл дуусахад Бритни эргээд өөрийн амьдралтаа орсон байна. Ингээд 13 нас хүрсэн Бритни тамхи татаж хөвгүүдтэй уулзч эхэлжээ. Удалгүй Бритни энэ хуучин амьдралаасаа уйдаад карьер хөхөөр шийдсэн. Тэгэд Мики Маус төслийн таньдаг продюсераас гуйсны дагав Нью-Йоркт байдаг дуу бичлэгийн студидтэй холбогдож чадсан байна. Ингээд 1998 онд хамгийн анхны дуу болох Baby One More Time дуугаа бичүүлжээ. Энэ дуу тухайн ондоо хамгийн их цацагдсан дуунуудын жагсаалтад багтсан. Бритни дууныхаа клипний зохиолыг өөрөө гаргасан бөгөөд 16 настай Бритни маш хурдан алдартай болж олонний анхаарлын төвд орсон байдаг. Тухайн үед NSYNC, Кристина Агуилера гэх мэт шин залуу одууд гарч ирж байсан бөгөөд тэд хамтдаа аялан тоглолтууд хийж байсан Бритни болон Жастин Тимберлейк хоёрын илүү дотн харилцах боломж үүссэн гэж хэлж болно. Бритнигийн хэлснээр бол тухайн үед Жастинд үнэхээр маш их хайртай, хамт байхын төлөө юу ч хийж чадхаар тийм үе байсан гэж байгаа. Гисэн хэдий ч түүн рүү дайрах олон нийтийн дайралт ихсэж эхэлсэн. Billboard чартыг тэргүүлээд алдартай дуучидтай хамтарч ажиллаад хэдэн сая цомог борлуулсан байсан ч гэсэн папарацчид түүнээс өө хайх, өмссөн зүйлснэр нь гойжилж, бага насны хүүхдүүдэд хэд задгай хувцалтаараа буруу үлгэр дуурайл болж байна гэх мэт маш ширүүн дайралтуудыг хийх болсон. Сүүлдээ бүр гэрээсээ гарахад хүртэл хэцүү болж, алхам тутамд нь хүмүүст дагах болжээ. Ер нь бол шар сонингууд Бритни Спирсээр мөнгө олж байсан гэхэд буруутгахгүй. Мэдээжээр энэ дайралтууд түүнд амархан байгаагүй нь ойлгомжтой. Гэхдээ тэр амжилтаа улам л ахиулж илүү шаргуу ажилласаар байлаа. Бүх зүйлийг цаг хугацаатай товлсон байдаг байсан болохоор Бритни өөрөөрөө байж чаддаггүй байсан нь түүнд маш хэцүү байдаг байж л тээ. За тэгээд 99 оноос 2002 он хүртэл Жастинтай аль биесээр үерхэд хамт амьдарч байлаа. Тэд хоёулаа алдартай байсан болохоор хамт гэртээ байх цаг ер нь бага байсан гэж хэлж болно. Бие биедээ маш хайртай, фэнүүд нь ч гэсэн тэднийг үерхэж байгаад маш их баярлдаг байсан. Харамсалтай нь аялан тоглолтынхаа үеэр Жастин Тимберлейк түүнийг араар нь тавьж байсныг Бритни мэдчихсэн. Ганц удаач биш хэд хэдэн удаа ийм зүйл болсон байна. Харин Бритни болохоор Жастинд маш их хайртай байсан учраас үүнд итгэхийг ч хүсээгүй, ер нь тоолгүй орхичихсан юм байна л та. Жастин надад хайртай юм чинь намайг орхихгүй гэж бодож байж. Тэгсэн нэг зүйл болсон. Тэднийг үерхэж байх оронд Бритни жирэмсэн болсон байна. Тэгэд жирэмсэн болсондоо маш их баяртай байсан боловч Жастин болохоор огт баярлаагүй. Бид хоёр хүүхэдтэй болоход хитрхи залуу байна гэж хэлж, Бритни хар багасаа л өөрийн гэсэн сайхан гэр бүлтэй болохыг мөрөөддөг байсан учраас хүүхдээ гаргамаар байсан ч бас нөгөө талаараа Жастины хэлсэнд итгэсэн.
Нэгэнт л бид хамт байгаа юм чинь дахиад хүүхэдтэй болно л гэж бодож, тэгэд үр хөндүүлэхээр шийдэж. Хүмүүсийн хил амны бай болно гэж мэдчихсэн болохоор эмнэлгээс им аваад гэртээ үр хөндүүлэхээр шийдсэн байгаа. Бритнийг жирэмсэн болж үр хөндүүлсэн гэдгийг Жастин болон Бритнигийн туслах эмэгтэй гурваас өөр хүн мэдээгүй байсан. Бүх хүмүүсээс хав дараад нуусан байгаа. Бритнигийн хэлснээр нойлынхаа өрөөнд тэр эмийг уугаад маш олон цагийн турш аимшигтай үдэлтийг мэдэрч хөвцсөн гэдгээс үлд нь хэлсэн байдаг. Ер нь энэ явдлаас хойш Бритнигийн амьдрал маш хэцүү болж эхэлсэн. Тэгсэн удалгүй нэг өдөр Жастин Тимберлейкээс хоёулаа тохирохгүй хүмүүс юм байна. Одоо салцгаая гэсэн мессеж ирсэн байна. Бритнид энэ мэдээ маш цочирдон байсан нь мэдээж. Ийм хэцүү байх үед нь нэмээд хэвлэлийнхэн ч гэсэн түүнийг дэвсэлж эхэлсэн. Жастин шиг сайхан бас гэмгүй залууг хайчлаа. Бүх юм чиний буруу гихчлэн дайрч эхэлсэн. Did something that caused him so much pain, so much suffering. What did you do? I was upset. Бритни хүмүүстэй уулзах нь битгий хэл хүнтэй ярьж чадалгүй болтлоо сэтгэлээр унаж гэрээсээ ч гарахаа болсон. Гэхдээ яалтчгүй гэрээ байгуулсан байсан болохоор тоглолт хийх, олонний өмнө дуулахдаа огт юу ч боломжиг дүр үзүүлж байсан гэдэг. Нэг муухай зүйл нь юу гэхээр тэр хэцүү үед нь гэр бүлийнх нь Бритнид ерөөсөө туслаагүй гэж байгаа. Тэрэнд нь Бритни маш их гомдж явдгаас үлд нь хэлсэн байдаг. За тэгээд яасан гэхээр тэр үед Justin Timberlake NSYNC хамтлагаасаа гараад соло уран бүтээл болох Cry Me a River дуугаа гаргасан. Та нар санаж байгаа бол дууны клипэнд Бритнитэй маш адилхан эмэгтэй тоглодог штэ. Найз охин нь өөрийнх нь араар тавиад хайж байгаа тухай гардаг клиптэй. Дууны үг утга нь ч нэг тиймэрхүү санагдах. Тэгсэн хүмүүс юу гэж ойлгосон гэхээр Britney Spears Justin-ыг араар нь тавьчихсан юм байна. Ямар хөгийн өөдгөө эмэгтэй вэ? Justin-ыг яаж ингэж чадж байна гихчлэн Britney рүү дайрч эхэлсэн. Ялангуяа Justin-ы фэнүүд бол Britney-г бүр амар үзий ядсан. Тэр ч бүхэл Britney-г тайзан дээр дуулж байхад нь хөгийн завхаа янхан гэж хашгирч дайрч байсан гэж байгаа. Гэтэл тэр үед Justin аль хэдийн хэд хэдэн найз охиныг солиод амжчихсан байсан. Did you Britney Spears? Okay, I did it. No, I was devastated. Харин Бритнигийн хувьд гэрээсээ ч гарахгүй хэдэн сараар хоол унднаас гараад хүмүүсээс зугтахыг оролдож байлаа. Гэхдээ олон нийтийн өмнө болохоор Бритни Жастин хоёр юу ч болоогүй юм шиг дүр эсгдэг байж хүмүүс ч гэсэн тэдний дунд чухам юу болсныг огт гадарлаагүй, бараг салсныг нь ч ойлгоогүй байсан гэж хэлж болно. За тэгээд продюсерууд багийнхан нь Бритнийг маш их ятгахсны эцэст ажилд нь буцаан оруулж тоглолтуудаа хийж эхэлсэн. Бритни сэтгэлээ тайвшруулж сэргээхийн тулд найзуудтайгаа гарч шоудаж эхэлсэн. Тэдний нэг нь Paris Hilton байсан бөгөөд тэд нийлж нилээд наригдаг байж. Тэгэд нэг удаа Paris Hilton-тэй хамт Лас Вегаст шоудаж яваад согтуу байхдаа найзуудынхаа нэгтээ гэрэлтэй баталгааж болчихсон. Яг Friends кинонд дэр гардаг шиг тиймэрхүү үйл явдал болсон байгаа. Өглөөн сэрэхэд Бритни юу ч санахгүй байсан гэдэг. Мэдээж энэ гэрлэлт удалгүй шуудал цуслагдсан. Энэ гэрлэлт 55 цагийн настай байсан. Ер нь бол манай хүн тухайн үедээ юу ч бодлого зүгээр л бүх зүйлийг мартахыг хүсэж байсан юм шиг байна. Түүний ганц хүсэж байсан юм нь болохоор өөрийн гэсэн гэр бүлтэй хайртай хүнээ олох байсан. Түүний гэр бүл тэр дундаа төрсөн ах нь хүртэл түүнийг мөнгө олох хэрэгсэл гэж хардаг байсан учраас маш хэцүү байсан гэдэг. За ингээд хэсэг хугацааны дараа Бритни жүжигчин Кевин Федерлайн гэдэг хүнтэй танилцаж гэрэлтэй батлуулсан. Тухайн үед хүмүүс Бритнийг алдартай одтой суух байх гэж бодож байсан ч хэний ч танихгүй бүжигчинтэй суунгууд нь хэвлэлийнхэн зүгээр өнгөрүүлсэнгүй. Дахиад л нүдж эхэлсэн. Бритни Кевинтэй суухад олон хүмүүс дургүй байсан ч Бритни өөрөө түүнээс их халамж мэдэрсэн учраас түүнд татгдсан байна. Ингээд удалгүй Бритни жирэмсэлж хүүхэд төрүүлсэн. Араас нь үргэлж дагах папарацууд түүний жижигхэн алдаа болгоныг дэвэргэж шуугуулдаг байсан нь түүний уурыг маш их хүргэдэг байлаа. Харин нөхөр Кевин болохоор рэп дуулах карьерийг сонгож Бритни ч гэсэн мөнгө санхүүгээр нь маш их дэмжсэн байдаг. Гэхдээ нөхрийнхөө ажилд хөндлөнгөөс ерөөсөө оролцдоггүй, хүндэлж харьцдаг байсан байна. Гэтэл мань Кевин яасан гэхлээр студ дээр янз бүрийн хүмүүс цуглуулад хар тамхи татдаг болсон байгаа. Энэ үед болохоор Бритни хоёр дахь хүүхдээ гаргасныхаа дараа төрсний дараах сэтгэл гутралд орсон. Гэтэл тэр үед нөхөр нь дэрэгдэн бараг байдгүй. Сэтгэл санаагаар дэмжиж тусалдаггүй байсан учраас бүрэл хүнд тусаж байсан. Гэсэн ч Бритни маш их төвчээр гаргаж ажлаа хийсээр байсан бөгөөд 5 дахь цомог болох Blackout цомгоо гаргасан. Энэ цомогт орсон Give Me More болон Piece of Me дуунуудаар нь та нар мэдж байгаа бах. Гэтэл Кевиний хувьд Бритнигээс өмнө бага насны хоёр жоохон хүүхдээ хаяад Бритнитэй суусан. Дээрээс нь рэп дуугаараа бага зэрэг нэрд гарсныгаа хитрхи их юмд бодоод сүүлдээ бараг гэртээ жирэхээ байсан учраас Бритни салах өргөдлөө өгсөн байдаг. Бритнигийн хувьд Justin Timberlake за мөн Кевин ч мөн адил түүний нэр хүндийг нь ашиглаж өөрсдөө ашигтайгаар ажилтдаг байсан гэдгийг нь ойлгоод ер нь л эр хүнд итгэх итгэлээ алдсан гэж ярьсан байна. I don't know. Is that one of your biggest wishes?
Саллтын дараа хоёр жоохон хүүхэдтэй үлдчихсэн. Сэтгэл гутралд орчихсон. Гэр бүлийн тусламжгүй хүнд үед нь түүний найз Парис маш их тусалж дэмждэг байжээ. Тэгсэн чинь хамгийн сонин нь Бритни хизээч архины хамааралтай болж байгаагүй. Харт амхийг бол бүр огт хэрэгэлдэггүй байсан байгаа. За тэгээд ийм хэцүү үед нь Бритнигийн ээж нь түүн туслахын битгий хэл хэрэлдэж маргалтдаг, байнга өөрийг нь буруутгадаг, доромжилдог байсан учраас ээжтэйгээ харилцаа нь маш муудсан байгаа. Жастнаас салаад нэлээд удсан байсан ч гэсэн Жастныг зөвтгөж Бритнийг буруутгадаг хандлага хүмүүсийн дунд байсаар л байсан. Ер нь бол эмэгтэйчүүдийн эсрэг ямар их дайралт ирдэг болохын нэг тод жишээ нь Бритни гэж хэлж болно. Тэгсэн нөгөө салсан нөхөр Кевин нь Бритнийг архичин, харт амгчин гэж гүтгээд хүүхдүүдээ Бритнид өгөхгүй гэж шүүгдсэн байна. Шүүх Бритнийг хүүхдүүдтэйгээ уулзж байх эрхийг өгсөн ч нэг л өдөр Бритнийг тэдэнтэй уулзахаар ирэхэд нь ерөөс оруулаагүй. Бритни Кевинээс хүүхдүүдтэй нь уулзуулаач гэж өдөр болгон ирж гуйж, уйлж байсан. Учир нь түүний хувьд аз жаргал мэдрүүлдэг цорын ганц зүйл нь түүний хүүхдүүд байсан. Гэтэл Кевиний гэрийн гадаа уйлж байгаад явхад нь папараццууд зургийг нь аваад нөгөө л аргаараа архичин Бритни ийм байдалтай явж байна гэгчлэн шуугдаг байв. Түүний дараа бүр том сенсац болсон. Яасан гэхлээр Бритни үсээ хуссан. Хүмүүс түүнийг бүр галзуурчиж, харт амхинд бүр орчиж гэж бодож исэн бол Бритнигийн хувьд энэ үйлдэлээрээ би та нарын мэддэг тэр шаргал үстэй гинэн охин одоо биш ээ. Намайг зүгээр л 50 орхих гэсэн санааг хэлхийг хичээсэн байдгийн байна. Гэтэл яг үүндээ Бритнигийн ганц хүсэл нь хүүхдүүдтэйгээ хамт энгийн 50 амьдралаар л амьдрах байсан. Тэгээд хүүхдүүдтэйгээ уулзч чадахгүй юм хэцүү байх үед нь гэр бүлийнхэн туслаагүйгээр барахгүй аав нь бүр Бритнийг манай гэр бүлийн нэр хүндийг унгалаа. Бид нар чамаас ичж байна гэх мэтээр хэлдэг байж. Бүх хүмүүс өөрийнхний эсрэг тэгээд хүүхдээ алдчихсан. Ганцаараа байх ямар хүнд байсныг ойлгож болмоор. За тэгээд яасан гэхлээр гэр бүлийнхэн нь Бритнийг харт амхны донтолттой хүмүүсийг хэвддэг эмнэлэгт хэвтгэж ятгсан. Хэрв чи тэр эмнэлэгт хэвдэх юм бол хүүхдүүдтэйгээ уулзах эрхтэй болж магадгүй гэж хуульч зөвлөсөн гэж хэлсэн байна. Бритни ямар ч донтолгүй байсан ч хүүхдүүдтэйгээ уулзахын төлөө зөвшөөрөөд тэр эмнэлэгт нь хэвдсэн. Тэгэд эмнэлгээс гарсныхаа дараа хүүхдүүдтэйгээ уулзах эрхтэй болсон юм байна л да. Зөвхөн мэдээллийн хэрэгслэр биш. Хүмүүс Бритнийг таргалчихсан байна. Архичин, донтогч гэх мэтээр элдвэр хэлж байсан ч тоглолтоо хийж үргэлжлүүлсээр байсан. Гэхдээ өмнө нь хийдэг байсан чигээ өөрийн дуртайгаар биш. Зөвхөн гэрээний дагуу л ажилдаг байсан байгаа. Тэгэд нэг удаа Мексикт амралтаар явж байхад нь түүний ээж нь залгаад яаралтай гэртээ эргэжээ. Юу болсныг асуусан ч хэлсэнгүй. Зүгээр л хүрээд ир гэж хэлсэн байна. Тэгэд гэртээ ирсэн чинь бөө хүмүүс цугалчихсан, цагдаа хамгаалт болчихсон байсан. Эхэндээ болохоор Бритни юу ч ойлгоогүй. Тэгсэн чинь түүний аавыг Бритнийг асран хамгаалагчаар сонгох шүүхийн шийдвэр гарсан байсан. Энэ юу гэсэн үг вэ гэхээр бүх шийдвэрийг зөвхөн аав нь гаргана. Бүх хөрөнгө мөнгө, тоглолтын гэрээ гэх мэт бүх юмыг нь Бритнигийн өмнөөс аав нь шийднэ гэсэн үг. Бүр ээж нь ч гэсэн аавынхын талд орчихсон байсан. Ерөөсөө нэг л өдөр Бритни зүгээр л нэг хүний хөрөнгө болчихсон. Тэгэд удалгүй нөгөө аав нь бүр даварч эхэлсэн байгаа. Бритнийг сэтгцэн өвчтэй, донтолттой хүмүүсийн хэвтүүлдэг асран хамгаалах эмнэлэгт хэвтүүлсэн. Бараг хүчээр. Уг нь Бритни гэр бүлийнхэндээ байр, машин гэд бүгдийг нь авч өгдөг байсан юм аа л да. Гэтэл түүнийг зүгээр л хорчихсон. Бритни хоригдож, харин түүний хөрөнгөн дээр суусан аав нь өөртөө хэдэн сая долларын цалин өгч эхэлсэн. Бритни өөрийнхөө төлөө үг хэлэх нь битгий хэлэх, хүмүүстэй уцаар ярих эрхээ ч асуусан байна. Дуртай зүйлээ идэж болохгүй. Интернет хэрэглээ нь хяналт хязгаартай. Заримдаа бүр өлсдөг байсан гэж байгаа. Хэвлэлийнхэнд ярилцлага өгөхдөө юу ярихаа хүртэл заалгадаг. Тэрч бүхэл болзоонд явах хүнийхэн тухай мэдээллийг шалгадаг байсан гин. Хамгийн аимшигтай нь юу гэж ийм амар боогдмол амьдралаар Бритни Спирс 13 жил амьдарсан. Түүний хувьд яагаад энэ бүхэнтэй эвлэрсэн бэ гэхээр зөвхөн хүүхдүүдтэйгээ уулзч байхын л төлөө. Хэдэн 10 сая доллар олж зөндөө олон шагнал авч байсан ч гэсэн наад захын зүйлийг өөрөө шийдэж болохгүй байна гэхээр тухайн үед үерхэж байсан найз залуугийнхаа өгсөн тайвшруулдаг витамин маягийн бэлтгэлийг миний зөвшөөрлгүйгээр им хэрэглэлээгээд аав нь сэтгцэн эмнэлэгт дахиад хэвтүүлчихсэн. Энэ эмнэлэг нь болохоор бүр амар хүнд хэлбэрийн донтолттой. Ёстой жинхэнэ сэтгцэн эмгэгтэй хүмүүстэй хамт байсан учраас Бритни маш их айсан гэж байгаа. Бүр усанд орох, бие засахт нь хүртэл харгалзагч Бритнийг хараа зогсож байсан байдаг. За тэгээд эмнэлгээс гарсан ч гэсэн гэртээ байхдаа хүссэн зүйлээ идэж болдоггүй. Зөвхөн дахианы мах ногоол иддэг байсан. Учир нь аав нь түүнийг хоолны дэглэн барих ёстой гэж үзсэн учраас. Ямар ч өвчин тусаагүй байхад нь өдөр бүр эмчнэр түүнд им уулгадаг, янз бүрийн тариа тарьдаг. Тэрч бүхэл ямар нэг уулзалт шоунд очиход нь алкогол уулгахгүй хамгаалагчид хажууд нь хараа зогсчихдаг байсан. Арх уудаггүй байж Бритни 7 хоногийн 4 өдөр архины хамааралтай хүмүүсийн ярилцлаганд орох ёстой. Амар дарамт байгааз. Ингээд 2016 онд Бритни энэ бүх зүйлсийг өөрчлөх хэрэгтэй гэдгийг ойлгосон бөгөөд эцгийгээ өөрийг нь асран хамгаалах чадваргүй. Түүнд арх болон мансууруулах бодисын шалгалт хийж өгөөч гэсэн хүсэлтийг гаргасан боловч шүүх түүнийг нь хэрэгсэхгүй болгочихсон. Бүр аавынхан талаар сэтгүүлч төгсөн ярилцлага нь хүртэл олон нийтэд цацагдаагүй устгагдсан байдаг. Тэгэхээр цаана хэн байгаа нь ерөөсөө ойлгомжтой.
түүнийг зөвхөн мөнгө олох зорилттой машин болгож ашигладаг байсан. Гэтэл Бритнийг аавынхаа үгэнд орсонгүй гэж түүнийг дахиад л сэтгцэн эмнэлэг твтүүлсэн. Хэдэн сарын турш гадаа гаралгүй эмнэлгийн өрөөнд хоригдсон байдаг. Түүнд өдөр болгон нэг төрлийн мансууруулдаг, хүчтэй нөлөөлдөг юм өчгдөг байж тэр эмийг уусан үедээ ямар ч итгэхгүй болдог, хийж байгаа юмаа заримдаа бүр ойлгохоо байх хүртлээр тэгж муугар нөлөөлдөг юм байсан. Тэр үед Бритнид ерөөсөө манай гэрийнх намайг алах гад байгаа юм байж дээ гэсэн бодол төрсөн байгаа. Тэгсэн нэг өдөр тэнд ажиллаж байсан нэг совилогч эмэгтэй Бритнийг чөлөөл гэж гудамжаар жагсаж байгаа хүмүүсийн тухай бичлэгийг түүнд үзүүлжээ. Бритни олонний нүднээс алга болоод удсан байсан учраас хүмүүс түнд санаа зовсон нь тэр. Байдал биштэй тэрэнгүүд аав нь түүнийг эмнэлгээс гаргасан байгаа. Гэрийнх нь юуж болоогүй юм шиг л ашиглаж байсан. Иймэрхүү маягаар Бритнид маш хэцүү байсан хэдий ч энэ хүртэл тэсэж чадсан юм чинь ахаад амьдралаа шинээр эхлүүлнэ гэж өөртөө амласан. Гэхдээ тухайн үед ковид гарсан байсан учраас гэрээсээ бараг гараагүй. Харин түүний аав болон гэр бүлийнх нь тансаг амьдралаар амьдарсаар. Ингээд 2021 онд Бритни нэг зүйлийг олж мэдсэн. Өөрийнхөө өмгөөлөгчийг сольж өөр өмгөөлөгч авч болно гэдгийг мэдсэн байна. Тэгээд тэр даруйдаа цагдаад дуудлага өгч өөрийгөө хүчрхийлэлд байгаа гэдгээ мэдүүлсэн. Ингээд өмгөөлөгч өөрт нь юу тохиолдсон талаар үнэн зөвөөр ярих боломжийг анх удаа олгосон байдаг. Ингээд удалгүй шүүхээс шийдвэр гарч түүний аавын асран хамгаалах эрхийг цуцалж эд хөрөнгөө өөрөө захирах хэрэгтэй болсон. Бритнигийн хувьд ингээд 27 настайгаас 13 жилийн турш хүний эрхэнд амьдарсан. Амьдарсан ч юу ахтай хоригдсон шоронгоос сулагдсан байна. Гэхдээ тэр дотроо маш том шарахтай үлдсэн тодорхой. Тиймээс өнгөрсөн онд урлагийн карьераа дуусгаснаа зарласан бөгөөд зөвхөн өөртөө бас хүүхдүүдтэй анхаарлаа хандуулж амьдрах болно гэж мэдэгдсэн. Попын гүнж Бритнигийн алдартай бас аимшигтай амьдралын түүх ийм. Хэрв та нар Бритнигийн сошиал хаягуудыг дагдаг бол түүний хачирхалтай үйлдэлүүд бас сонин бүжиглэхийг харсан байж магадгүй. Миний бодлоор бол ийм их зүйлийг туулсан учраас түүнийгээ мартах нь түүнд маш хэцүү байгаа байх. Тиймээс өөрийгөө шинээр олохын тулд эсвэл өөрийн дотроо байгаа тэр уйдгар гомдлоо гаргах ямар нэг аргыг хайж байгаа байх гэж бодсон. Ер нь бол ийм зовлонг туусны дараа хэвээ амьдралтаа ороход нэлээд хугацаа хэрэгтэй байх л та. За тэгэхээр Бритнигийн тухай өнгөцгөн бодлууд шар хэвлэлийн толгой угаалтанд итгэсэн байснаа ойлголоо. Энэ бичлэгээс бид нэг юмыг ойлгож болохоор харагдаж байна. Юу гэхээр хүчирхийллийг зөвхөн гаж донтнууд биш, гэр бүлийнхэн ч гэсэн үйлддэг юм байна. Мөнгө хүнийг ямар хөгийн юм хийлгэж болдгийг энэ жишээнээс бид харлаа. Бритнигийн өөрийн амьдралын тухай өгүүлсэн The Woman in Me хэмээх ном дэлхийд даяар бестселлер болоод байгаа юм. Тэр одоо бяцхан тэнэг охин биш, насан турсан хүчирхэг эмэгтэй.